байсан. Одоо энийг бол бүр дэлхийн санаачдын наадмын хэдийн чанарт олонтоо явжсэн. Үнэхээр гоё одоо гайхмаараа гэдэг дуу ихлээр тэгээд гайгуул чархуу бодохтой сэвгэр ятгын их шиг олон сайхан дуу дуулдаг. Үнэхээр одоо ятгын тэр намын зүйлийн айлгуу өсгөөчүүдийн тэр намын зүйлсэн дуутай нийлээд ямар гоё байсныг одоо харуулах байх гэж бодож байна. Ингээд ятгын чуулга бодохтой сэвгэр дуу дуулж хөгжмөдөд бүжгийн ангийн сурагчид бүжиглэх юм байна. Бүжгийг тэгэлсэн нэр юм. Ингээд ятгын чуулга бүжигчтэй болж байна. Нэг ийм зургийг танаас ятгах чинь ялдам нэгэн өсгөө байсан юм уу гэж. Дайнд явж байгаа гэр нөхрийнхөө өвдгийг дэрлэж хөндлөн дэрлсэн бүсгүй дайнд явуулахгүй ятгаж дайны тэр хас өдрийг үгүй яаж байгаа үгүй тэр өвдгийг дэрлсэн тэр бүсгүй маань хожим ятгаж хоёрсан аа гэж. Ятгал гэрийн хөгжим байсан. Одоо тайзны хөгжим болоод тэгээд гайхалтай сайхан бүтээлүүдийг сонгодог болон өөрийн хөгжмөс болтон бүтээлүүд гадаадын ардын дуу юм бүрдийг хөгжүүлж чадчих. Та бүхэн энэ дотроос ажиллаж харж байгаа ятг хөгжөөд ирэхийн хэрээр бас их техник хөөгөн
зүүн гарын тэр вибрац энэ тэр бол бас их ховордоод ирсэн. Одоо ингэж хандтур Наранбаатарын энэ найруулга энэ зохиол дотор бүгд зүүн гар тэр зүүн гарын вибрацуудыг өгч जैन энэ бол бас ятаа хөгжим зайлшгүй байх ёстой зүйлийн нэгэ гэж бодож байгаамаа. Ингээд энэ сайхан гэрийн хөгжим, энэ сайхан тайзны хөгжим болгоод өнөөдөр ийм сайхан гайхалтай ялгооны хөгжимж байгаа манай багш нар хөгжимчид эрдэ хөгжимчдэд талархаад төгсгөлийнхөө одоо хоёр дуу сонсноо бид. Сэргээр хадны зэрэглээ Монгол ардын дуу хонгор морь гэж ятгын чуулга хөгжим. Удирдсан багш Атгамбая жаргалмаа.
байсан амтын осон хүмүүс засгийн газрын дөрвөн хамттай дэлхийн зөвлөлтийн ихнаагийн ахын талаар ийм сайхан хөгжмийн зохиолч ятган зориулсан энэ бүтээлийг том удахгүй та бүхний гар дээр CD-тэйгээ флаштайгаар ноттойгоо бүгдийг очих юм байна. Тэгэхээр энэ үнэхээр одоо ятгах сурч байгаа хүмүүст үнэлж башгүй их одоо хөрөнгө болж очно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд Наранбаатарынхаа тухай Наранбаатар та яриад өөрөө юм ярихгүй юм л да юм да. Наранбаатар бүрээд бас үгүй байгаль чуулган дээр оркестр байгаль чуулган дээр уран бүтээлийг 20 жилийн хугацаанд маш их бүтээл хийсэн. Өвөр Монгол бас 10 гаруй жил болохдоо 2 оркестр байгуулсан. Ятгын айс гэдэг хамтлагийг байгуулсан. Төлөөлөгч Наран гаруй гэдэг энэ дотор байх хэрэгтэй гэж тэгжээд бас тийм хамтлаг байгуулсан. Олон сайхан бүтээлүүдийг өвөр Монгол хийж өгсөн. Тэгээд эх орныхоо ятгчдад ийм сайхан бүтээлүүдийг яг хөгжим мөнгө орчуулгын хинвчээс хаач явсан ноотон байх юм бол ингээд тоглолтын ийм сайхан бүтээлүүдийг тойруулсан. Ингээд Наранбаатартаа хөгжимчдийнхээ өмнөөс та бүхний өмнөөс баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилт сайн сайхан үлдээе баярлалаа. Одоо ихэнхдээ багвчтэй 67 төгсөөд 92 онд бүрээд рүү явчихсан. Энэ Наранбаатарын энэ зохиолуудаар энэ найруулгуудаар энэ тоглолтыг хийх санаараас хийсэн Ятган ангийн багш Отгон Туяа Жагалмаа Ятган ангийн сурагчид морин хурж хуучирч цохир хөлмийн бүх хөгжимчдөө та бүхний өмнөөс дахин баяр хүргэе үнэхээр сайхан байсан. Та бүхэн суулгах уран бүтээл сургууль хүмүүсийн юуны өмнө Отгон Туяа багш Жагалмаа багштай Ятган ангийн бүх хүүхдүүдтэй их баярлалаа. Миний өчигдөр тэр ятган зориулсан нэг мартаагүй сэргээгээ тоглоод байж байгаа юм байна. Өшөөг уран бүтээлийн тайлан хийж байгаа их баярлж байна. Тэгээд та бүхэндээ урлагийн өндөр амжилт хүсье. Сурлагын өндөр амжилт хүсье. Тэгээд мөн бас үзэгчид та бүхэндээ хүргэсэн гэсэн та бүхэндээ бас их баярлалаа. Ахмад багш бүхий барчтай одоо манай за тэгээс гадна надад их сайхан тайлбарлаж энэ концертыг энэ тайлбар концертыг одоо тайлбарлаж өгсөн Монгол Улсын мөрөглийг байрсан хөгжимчдөөс үеийн шигчтэй маш их баярлалаа. За баярлалаа. Авчсан сайн уран бүтээлийн тоглолтыг боломжийг олгосон. Өнөөдөр ажил Наранбаатартай тоглолтын маань хөгж өгсөн Ууши багштай маш баярлалаа. Тоглолтоо бас ажилтнаар тоглуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Одоо манай эцэгчүүд бидэнд маш их дэмждэг байсан. Бид өнөөдрийн тоглолтын дээр хавцыг одоо манай зургаар ингэ сурч амууд арай маань ээж наран цэцэг гэдэг урлаж өгсөн маш авчин хугацаанд маш сайхан хугацаа өгсөн. Миний бодлоор аян хамгаалах гэсэн тэгээд уран бүтээлийн ажилласан. 2006 оноос хойш би энэ сургуультай багшилж байна. Тэгээд бас энэ удаад бас явж байсан зориг гаргаад өөрөө бас явж байсан. Тодорхой хэмжээгээр бас уран бүтээж байсан аа тоглож үзье гэж. Тоглосон чинь бас мэдээ бас эдрийг бэлтгэн гэж бодлоо хайгуулаад лайв канал удаан болж байхгүй гэж асараад өөрөө бас ч ноцож чийж амьдсан гоо. Гэтэ ямар ч байсан надыг бас энэ тайзан дээр дахиж одоо үе үеийнхээ шагналтаа гарах боломжийг олгосон. Наранбаатар ахтай дахин баярлалаа.
намайг одоо отгонтой багш маань анхаарал үлээдэн авсан. Тэгээд багштаа маш их баярлалаа. Үргэлж баярлалаа гэж хэлж амжидгоо. Тэгэхээр энд одоо цаашааныг ашиглаад багштаа маш их баярлж явдаг шүү. Хандаа маш их хайртай шүү. Тэгээд нүдэнчээ чамшгүй. Өөрөөр хэлбэл хүмүүс яваа гэж. Ерөөё